голомтыг таслан зогсоох, за мөн одоо халдварын урьдчилан сэргийлэх, цаашаа тархаахгүй байхтай холбогдуулан холбогдох хууль журмын хүрээнд 14252 ямааг одоо устгах ажлыг 91 малчин өрхийн хот голомтонд явуулсан. Ингээд малчид маань одоо сайн дураараа энэ халдварт өвчнийг таслан зогсоохын тулд төр засгийнхаа бодлогыг одоо дагаж мөн орон нутгийнхаа удирдлагуудтай хамтарч ажиллаж холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг авч сайн дураар устгах арга хэмжээнд идэвхтэй оролцсон. Гэхдээ холбогдох хууль заасны дагуу буцаад одоо нөхөн олгорыг олгох ийм асуудал байдаг учраас өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулж засгийн газрын нөөц сангаас болон бусад одоо их үүсвэрээс 2.8 тэрбум 20 сая төгрөгийг шийдвэрлэж малчтаа одоо хохирлгүй болох асуудал эцэслэн шийдвэрлэгдэж байна. Нөгөө талаараа бид цаашдаа энэ годрон өвчин гарахаас, тархахаас өртсөн сэргийлэх арга хэмжээгээ тасралтгүй авах ёстой. Вакцинжуулалт, дархлаажуулалтын ажлаа бас үргэлжлүүлэх ёстой. За аль болох одоо цааш нь шинэ их үүсвэр голомт гарахгүй байх тал дээр хаана мэргэжлийн байгууллагууд, өндөр зохион байгуулалттай ажиллах шаардлагатай. Цаашдаа бас одоо энэ малын шүлтгийн өвчин, үхрийн шүлтгийгээс эхлээд одоо товруу, годрон, за тэгээд одоо бусад төрөл бүрийн одоо өвчин, малын гаралтай халдварт өвчнүүд тасрахгүй байгаад нь өөрөө эргээд малын эрүүл мэнд, үржил шим, за эдийн засагт малчтын орлого их үүсвэрт ихээхэн сүргэнлөө үзүүлдэг учраас энэ чиглэлээр одоо холбогдох байгууллагууд бас яаралтай арга хэмжээг авч тандан судалгааны ажлаа үргэлжлүүлэх, аймаг орон нутгийн одоо төвшөнд малын эмнэлгийн үйл ажиллагаагаа чадваржуулах, за шаардлагатай урьдчилан сэргийлэх ажлууд дээр аймаг орон нутгийн төсөв хөрөнгөө тавих, за бусад зохион байгуулалтын арга хэмжээнүүдэд малчиттайгаа хамтарч одоо үргэлжлүүлж хэрэгжүүлэх шаардлагатай өвлийн одоо 100 турхны үед эхэлж байна. За Дорногов аймаг болон одоо зарим говийн аймагуудад зуудын эрсдлээр бас дунд бөгөөд түүнээс дэш эрсдэлтэй гэдэг ийм дүгнэлтүүд гарч байгаа. Тэгээ цаашаа бас цагаагаар хэрхэн яаж өөрчлөгдөхийг бол бас тааж хэлсгүй учраас аль болох эрсдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой арга хэмжээг авч зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй. Нөгөө хамгийн сүүлд одоо аймаг орон нутгийн удирдлагууд энэ малаа алдсан. За засгийн газрын нөөц сангаас болон бусад их үүсвэрээс хөрөнгөө шийдүүлж байгаа малчтаа малжуулах асуудал дээр дэмжиж туслах шаардлагатай.